Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын байдлаар 205,588 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 9-р сартай харьцуулахад 12%-аар буурчээ. Нийт зөрчлийн хэргийн 74% нь нийслэлд, 26% нь орон нутагт бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд 204,149 хүн 286 хуулийн этгээд зөрчлийн тухай хууль зааснаар шийтгүүлсэн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77.3% нь эрэгтэй, 22% нь эмэгтэй байгаа бол 64.2% нь 26-аас 45 насныхан байна. Өнгөрсөн 10 дугаар сард үлдэгдсэн зөрчлийг 9-р сартай харьцуулахад гамшигаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 80%-аар, өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил 50%-аар, мөрөөдөө тоглоом тоглох зөрчил 43.8%-аар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 13.6%-аар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 4.7%-аар, хүний биед халдах зөрчил тэг 10.6%-аар тус буржээ.